Монгол Улсын их хурлын хэн шалгах төр хорооны эрхэм гишүүдээ Ерөнхий сайдын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар захирамжаар стратегийн оч холбогдол бүхий оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмлын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Онтрэ компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ их холбогдох бусад асуудлыг Улсын их хурл танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга, татварын ерөнхий газрын дарга, ашигт малтмууд газрын тусны газрын дарга, үндэсний геологийн албаны дарга, эдийн засгийн хөгжлийн яамны макро эдийн засгийн бодлогын газрын дарга, сангийн яамны татварын бодлогын газрын дарга, хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга нараас бүрдсэн бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Эрдэнэс Монгол хариуцлагатай хувьцаат компани гүйцэтгэх захирал томилогдсон. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагснаар ажлын хэсгийн ахлагчийн зүгээс Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс оюу толгой ХХК-тай албан уулзалтыг зохион байгуулж тодорхой үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна. Эрдэнэс оюу толгой ХХК-гийн хувьд Онтрэ ХХК-ийн үзэмшиж буй тусгай зөвшөөрлөлтөд холбогдох хууль зүйн асуудлаар тодорхой санал дүгнэлтүүдийг боловсруулахыг үүрэг болгосон бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар уг дүгнэлтүүдэд танилцуулж цаашид хэлэлцээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Онтрэ ХХК болон тус компани эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтөд холбоотой хууль эрх зүйн асуудлыг ажлын хэсэг наривчлан судлах үүргийг холбогдох яамдын төлөөлөл компаниудын хуулийн багт үүрэг болгосон. Ойрын хугацаанд тодорхой үр дүн гаргаж нэгдсэн танилцуулга бэлтгэхэд бэлэн болсон байгаа бөгөөд энэ танилцуулгыг бид бүхэн бас хэлэлцээрийн явцдаа уялдуулж Улсын их хурл болон засгийн газрын түвшинд танилцуулна гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн хувьд хэлэлцээнд ашиглах санхүүгийн тооцоо хуулбаруудын үр дүнг тооцож танилцуулахыг үүрэг болгосон байгаа. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол компани өнгөрсөн 5 сарын хугацаанд оюу толгой төслийн санхүүгийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, материал наривчлан дүн шинжилгээ хийсэн байгаа. Үүний үр дүнд алдаатай тооцоолуудыг засварлаж монголчууд оюу толгой төсөл дээр анх удаа өөрсдийн санхүүгийн загварчлалыг боловсруулсан байгаа. Цаашид Ороно майнинг компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрний зарчмын дагуу хэлэлцээг зохион байгуул санхүүгийн загварт үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаагаа мэдэгдэе. Уг боловсруулсан загварчлал нь олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагын ашигладаг FAST стандартад нийцсэн бөгөөд мөн загварчлалыг боловсруулахдаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Antragold компани хөрөнгө оруулагчдаа зориулсан тоо баримтдад суурилж харьцуулсан шинжилгээ хийснээрээ илүү бодиттой, илүү онцлог болсон гэдгийг бас энд дуулгая. Ажлын хэсгийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүднээс Монгол Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан хэлэлцээ хийсэн зарчимтай ижил загвараар уг хэлэлцээг зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөж байгаа бөгөөд тухайлсан асуудлаар хариуцах нэгдүгээр гэрээ эрх зүйн, хоёрдугаар эдийн засгийн санхүү татварын, гуравдугаар уул уурхай байгаль орчин чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулахаар шийдвэрлэн зохион байгуулалтаа хийгээд ажиллаж байна. Ажлын хэсгийн уралдаанаар ажлын хэсэг төлөөлөн байгууллага бүрийн төлөөлөлд хууль зүй, нөөц тооцоололтой холбоотой тодорхой үүрэг өгч богино хугацаанд үр дүн гаргахыг үүрэг болгон ажиллаж байна. Нийт хэн шалгах төр хороонд ажиллаж байгаа эрхэм гишүүдтэй хандаж хэлэхэд оюу толгойтой холбоотой олон 4 чиглэлээр Монгол Улсын засгийн газар хэлэлцээр хийхээр ингээд ажиллаж байгаа бөгөөд эдгээр хэлэлцээрүүд нь бүгдээрээ уялдаа холбоотой. Тэгээд монголчуудад өөрийнхөө улс оронд бидний төлөөлж байгаа ард түмэндээ баялагын сандаа илүү их үр өгөөжийг авчруулах чиглэлд бид бүхэн энэ удаад нэгдсэн зохион байгуулалттайгаар нэгдсэн удирдлагатайгаар ажиллаж байгаагаа бас онцолж хэлье. Эрдэнэс оюу толгой хувьцаат компани Монголыг төлөөлөн сууж байгаа 3 төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн. Эрдэнэс Монгол хувьцаат компани, Эрдэнэс оюу толгой хувьцаат компани, засгийн газрын хэрэглэх газар, аж үйлдвэр эрдэс баялагын яам, хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам, зэрэг яамдууд байгууллагууд, төрийн бүтцийн байгууллагууд бүгд нэгдсэн удирдлагатай нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулалтанд орж ажиллаж байгаа. За энэний хүрээнд бид бүхэн өмнө хийгдэжсэн ажлууд яагаад үр дүнгүй өгөхгүй байсан тал дээр бас анализ хийж үзсэн. Үр дүн бол ерөөсөө юу гэж гарч байгаа вэ гэхээр тухайлсан компани болгон өөрийнхөө чиглэлээр жижиг ажлын хэсгүүд зохион байгуулж харилцагч талтай буюу бидний түнштэй очиж ажилласаар нэгдсэн уялдаа зохион байгуулалтгүй ажиллаж ирсэн ийм л сул тал байгаа даа гэж харагдаж байгаа. Бидний хувьд бол одоо энэ ажлаа нэгтгэж зохион байгуулад
За яригдж байгаа асуудлуудын зарим асуудлуудыг Монгол улсад нэн шаардлагатай байгаа асуудлуудыг тэргүүгнэнд за Монгол улсад ирээдүйд одоо дунд болон богино хугацаанд өр өгөөжтэй байгаа асуудлуудыг эренблэх дараалалаар бид бүхэн энэ ажлуудыг хийж байгаа. Ажлын хүрээнд нийт одоо хэн шалгалтын одоо хороо Батнайрамд даргадаа бас хэлэхэд манай одоо энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа энэ компаниуд бас бол ажил хэргийн шугамаараа тусгаалсан үүрэг аваад зарим тохиолдолд бид одоо нууцлалын гэрээтэйгээр одоо маш эрчимтэйгээр санхүүгийн тооцоолууд модельлуудаа гаргаад хууль эрх зүйн хувьд гарч болох үргэлж эрсдлүүдийг бүгднгийн тооцоолсон бэлтгэл ажлыг хангасан байгаа. Тэгээд би одоо хэрвээ шаардлагатай хилцээрийн тактиктэй холбоотой асуудлуудыг ярина гэвэл одоо тусдаа гормоор хэдүүлээ яриад явуул зүйтэй байна гэсэн ийм л одоо танилцуулга хийдэ. За баярлалаа. Нэмэлт одоо тодорхой асуудлууд дээр манай ажлын хэсгийн гишүүдээс тодруулж асуух зүйл байвал асууя, надаас бас асууж болно.